За сайн байцгаана. Өнөөдөр 6 сарын 6 хотлоо 7 сарын 6 2024 он. Яг энэ одоо шинэ одоо сонин би яг одоо энэ дээр гарсан шинэ сонин байна. Энэ болохоор Сан Франциско Chronicle гэж байгаа байхгүй юу? За энэ сонинд ингээд манай Монгол улсын тухай гарсан байгаа байхгүй юу? Тийм. Энэ юу гэсэн үг вэ? Young Mongolians hoping for a new era of democracy гэж байгаа байхгүй юу? Тэгээд Монголын залуучууд одоо ашийн шинэ эрен үед эхлүүлэх гэж байна гэж байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор нэг эмэгтэй тухай бичсэн байна л да. Энэ Цингүүн Саруу сайхан гэдэг одоо шинэ парламентын гишүүн хувь санаачс гэж хэлж байна. Тэгээд энэ 2024 оны сонгуулиар нийтдээ 27 залуу одоо их хурлын гишүүн шинээр төрөн гарч байгаа юм байна гэж энэ хөг мэдээлэл өгч байна. Тэгээ бас би энэ зарим нэг ингээд дугуйцсан байгаа юм. Ингээд одоо яг энэ хүний гол юу ярьсан бэ гэж дугуйцсан байгаа. За энэ хүн юу ярьсан бэ гэхээр одоо Монгол улсын одоо цахилгаан эрчим хүч болохоор одоо Оросын хамааралтай байдаг. Тийм учраас өвөлдөө одоо ерөөсөө цахилгаан эрчим хүчний одоо үнээс болоод ч юм уу одоо ямар нэгэн байдлаар одоо аюул тийм нөхцөл байдал маань хүндрээд одоо аюул тийм heavy smoke гэж байгаа маш утаа гардаг энэ одоо Улаанбаатар хотод ингээд одоо яагаад тэр хүмүүс одоо юу төлж байна нүүрс төлдөг те ингээд it's stuck and now it was like 40-50 years ago гэж. За яг ийм байдал одоо бүр 40-50 жилийн өмнө би болсон. Одоо өөртөө байна гэж. За энийг энэ хүүхэн одоо шийдэх гэдэг юм шиг юм ярьж байгаа юм байна л да. За тэгээд энэ шинэ гişүүд маань одоо ингээ сайхан гадаг тангаа өргөцгөөцсөн их хурлын сайхан гişүүд болж байгаа юм байна л да. Энэ одоо 27 шинэ сайхан залуу хууль санаачч. За тэгээ энэ хүүхэн бас юу гэж ярьсан байх гэхээр одоо ерөнхийдөө энэ Монгол улсын энэ одоо парламент аягүй нүсэр тоон тэгээ энэ хэсэг бүлэг хүмүүс өөрийнхөө бизнесийг аягүй тэгээ big business болгох гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө ингэснээс болоод одоо ядуур газар авсан poverty is widespread гэж байгаа. Тэгээ ерөөсөө ингээд хэдхэн хүмүүс одоо энэ албан тушаалаа ашиглаад одоо тэгээ одоо их орныхоо хөрш шорог ухаад тэгээ одоо ингэж одоо аль нэг ядуурлаад байна. Энийг одоо халах хэрэгтэй юм байна гэсэн л одоо утгатай юм ярьсан байна л да. Би бол англи хэлэндээ тийм аяйгаа мундаг биш. Тэгээ одоо энэ шууд энэ сонингийн хэлээр орчуулах надад аяйгаа хүндрэлтэй байна. Тэгээ энэ хүн бас энэ хүүхэн сая юу хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө одоо тийм нэг government маань засгийн газар маань яхаа small баймар байна. Америкийн small government баймар байна гэж бас жишээ авсан байна. Тэгээ одоо мэдхгүй тэрийг ямар ч утгаар хэлсэн байгаа. Одоо миний ойлгож байгаа энэ жилийн парламентын гишүүнчүүд хуучин 76-аас одоо ч бүр 126 болсон сурахтай байна л шүү дээ. Тэгээ одоо миний бодлоход сонгуульд өгөөгөө би өөрөө гадаад амьдарч байгаа учраас боломж болцсон муу байлаа. Тэгээд одоо бас ингэсэн байгаа байхгүй. I don't think that the free market has developed yet because the people are not used to this mentality. She said people are afraid of competition гэж байна. За ингээ энэ хүүхэн ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Би одоо ерөөсөө ингэж Монгол улс чөлөө зах зээлийн эдийн засаг ингэж хөгжин гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэхээр хүмүүс одоо аюул тийм менталити байна гэх юм. Тэгээ хүмүүс ингээ хоорондоо өрсөлдөж чөлөөд өрсөлдөөний гэж би олж чадахгүй байна. Гэсэн утгатай юм юм. Би нэг одоо сайн ойлгохгүй байна. Магадгүй би буруу орчуулад байгаа ч юм болов. Миний хувьцаагаар хоёрын бодлохоор Монгол улсад одоо чөлөөт эдийн засгийн байгаа шүү дээ. Хүн одоо өвдөрлөл байгаа шүү дээ, тий? Чухамд хоорондоо өрсөлдөж байгааг нь одоо мэдэхгүй байна. Тэгээд хэлсэн байна. Мөн одоо цаашаа энэ хүн одоо юу хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө яг энэ одоо хуучин одоо парламент руу дайрчлаа л да. Ерөнхийдөө хэсэг бүл хүмүүс одоо ингэж энэ одоо парламентд ажиллаж байгаа хугацаанд хувийн бизнесээ одоо маш яагаад одоо тий баяжаад одоо албан тушаал ашиглаад гэсэн санаатай юм ярьсан байна. Тэгэхдээ нөгөө нэг энэ одоо сурч хийсэн хүн болохоор Кен гэдэг хүн сурч хийсэн байна. Энэ хүнтэй болохоор Монгол улсын нийт хүн амын 70% нь одоо нийт савтай амьдардаг. 3.4 сая хүн амьдардаг. Тэгэхээр энэ одоо амьдарч байгаа хүмүүсийн одоо залуучууд нь сонгуулиудаас өгдөггүй гэж хэлсэн байна.
Гэтэл настай улсууд нь 7 цаг гэхлээрээс ингээд медаль зүгээд ингээд сонгуульд өгөхөд ирсэн байдаг гэж хэлсэн байна. За ямар ч тач гэсэн ийм хаа зүйл ингэж гарсан байна. Энэ сонин дээр одоо энэ яачгүй одоо өнөөдрийн шин сонин. За Монгол улс маань одоо ямар ч байсан одоо дэлхийн чихэнд одоо сайнтай муутайгаар энэ сонины жижигхэн ингээд хуудсан дээр гарсан байна. Тэ биднийг бол одоо ингээд дэлхийн нийтээр одоо ингээд уншиж сонирхож байна. Тий одоо ямар ч гэсэн 2024 оны сонгуулийн одоо энэ үр дүн одоо сайн байгаасаа залуу хүмүүс нь үнэхээр одоо энд хилээд байгаа шиг энд бичээд байгаа шиг ажилласаа гэж хүсэж өрөөё дөө. За ийм миний хувьд одоо энэ сонинг хараад аягүй тэмцэл хөдлөөд энэ одоо хөдөлсөн сэтгэлээ та бүхэндээ хаваацлаа. За ингээ баяр та.